Дубайн гэгдэх төлөвлөгөөний тухай л асуудал гарсан. 2009 он зурсан гэрээн дээр тэр нь тим юм буруу байна гэж гараагүй шүү дээ. Гэрээний хэрэгжилтэн дээр өөрөөр хэлэх юм бол тохирцсон юмыг засгийн газар шинэ нэгэнд гэрээ ингээд чи миний эрх энэ байна шүү дээ. Чиний үүрэг энэ байна шүү дээ гэдэг ингээд шахаа явдаг юмн дээрээ ингээд үеийн засгийн газрууд бол хараа хяналтаа солруулсан юм билээ. Тэгэл яах вэ чинь Монголыг дижээхийн төлөө тэр риотинтэй байхгүй шүү дээ. Аль сул газар байна тэр лүү нөрөөл ингээд элдв долоо болоод оюутлогоо нэрээр босгосон мөнгөө өөр төсөл рүү шидэж явах шиг. Ер нь бол бас их тийм хоншгүй загнасан л да. Тэг эднийг ингэж журмалж яваад за та нар энийг хүлээлгэж чадсан. Би бол одоо энэ шин залуу сайд нар энд оролцсон улсуудын том гавьяа гэж бодож байгаа. Тэгээд авцраад ер нь бол за нэлээд олон юмнуудаа тэглүүллээ шүү дээ. Монголчууд бол бас харуулсан байх өөрийгөө. Тийм учраас бол ерөнхий дүнгээрээ уйдалгаан гэрээ маань ингээд үеийн засгийн газар дамжаад бид нар зурсан гэрээг одооны залуучууд чигтэж авцраад гэрээнийхээ үүргийг явцад биелүүлдэг болгож шít. Тэгээ одоо манайд нэг алдагдсан юм байдгийг энэ Монголын төр засгийн бодлого үйл ажиллагааны залгамж чанар гэдэг юм энэ дээр харагдлаа гэж би хувьдаа маш их баярлсан.